дорнод сэргэн мандалд хөгжлийн хөтөлбөр үзүүлж байна. Өнгөрсөн цагт бидний түүх үйлдвэржилт бүтээн байгуулалтын өрнөн их зүтгэлээр илэрнэ. 1990 он хүртэл манай Дорнод аймаг Хүнсгэд аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбартаа улсдаа тэргүүлэгч байж улс орнон хөгжүүлэхэд ачааны хүндийг хариуцлагын хамт үйлчилсэн. Хүнсний улам ах боловсруулах, хэвс, ноос угаах, силикат тусганы үйлдвэрүүд манайд л байж Дорнодчууд бид ажилтай, орлоготой, орон суустай сэтгэл хангалуун аж төрдөг байлаа. Гэвч өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийгмийн шилжилт хөдөлгөөний шуурганаар бидэнд байсан сайхан бүхэн үндсэндээ үгүй болж ажилгүйдээс үүдэлтэй ядуурл, архиталт газар авч баяр баясгалангаас илүүтэй бухимдалтай амьдрах боллоо. Саяхан бидэнд байсан сайхан үе маань зөвхөн дурсамж болон үлдэж. Гэхдээ бидэнд байсан сайхан болгоно эргүүлж узгах боломж байна. Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдээ та бүхэнд өнөөдрийн мэндийг төвшүүлье. Сүүлчийн өдрүүдэд Дорнод аймгийн 2016 оноос 2025 хүртэлх хөгжлийн гэтийн зорилт 2030 он хүртэлх төсөөлийн талаар томоохон баримтчиг боловсруулах судалгааны баг манай аймагт ажиллаж байна. Энэ судалгааны баг өнөөдөр Дорнод аймгийн застрагын тамгын газарт ажиллаж энэ баримтчийнхээ сүүлчийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Энэ баримтчийг боловсруулж байгаа судлаачд бол бүсчилсэн хөгжлийн судалгааны төвийн судлаачд юм аа. 3 дахь удаагийн хэлэлцүүл өнөөдөр амжилттай болж энэ хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар та бүхэнд танилцуулахаар TV6 телевизийн студид тус судалгааны багийн ахлагч доктор Алтанбагна, мөн докторант судлаач Төвшинбат, докторант судлаач Ариунзал, докторант судлаач Даваан Ямнаар хүрэлцэн ирлээ. Та бүхний хүрэлцэнсэнд баяр хүргэж байна. За ингээд юуны өмнө энэ томоохон бодлогын баримтчгийн гол үндсэн үзэл баримтлал үндслийн талаар судалгааны багийн ахлагч доктор Алтанбагна та ярьж танилцуулна уу? За баярлалаа танд. За ингээд манай судалгааны баг Дорнод аймгийг 2025 хүртэл хөгжүүлэх хэдийн зорилт 2030 он хүртэлх Дорнод аймгийн хөгжлийн төсөөллийг боловсруулад ерөнхийдөө эцэслэгдээ сүүлийн хилцүүлгээ хийгээд өнөөдөр аймгийн засгийн тамгын газрын холбогдох мэрэгчлэтнүүдийг цуглуулад хилцүүлэг хийгээд санал бодлогын тусгаад ингээд хилцүүлэг хийлээ. За бид нар бол Дорнод аймгийн хөгжлийн урт хугацааны бодлогыг боловсруулахдаа дараах үндэслэл шаардлагуудын үүднээс бол хийсэн. За юу вэ гэхээр дэлхийн түвшинд болон үндэсний түвшинд хөгжлийн үзэл санаанууд бол шинжлэгдэж байна. За та бүхэн бол мэднэ. Мянганы хөгжлийн зорилт нэгдсэн үндэсний байгууллагаас батлагдсан мянганы хөгжлийн зорилт бол 15 оноор тасалбар болоод дуусгар болсон. За дараа нь нэгдсэн үндэсний байгууллагаас саяхан Монгол Улсын ерөнхийлөгч очиж Парист оролцсон. Доктортой хөгжлийн 17 зорилтыг бол шинжилэн баталлаа. За доктортой хөгжлийн 17 зорилт нь бол дотроо бол 169 дэд зорилтыг агуулсан. За тэгэхээр дэлхийн түвшинд хөгжлийн үзэл санаа бол мянганы хөгжлийн зорилтоос мянганы хөгжлийн үзэл санаанаас доктортой хөгжлийн үзэл санаанд бол шилжиж байна. За үүнтэй холбогдуулаад Монгол улс мянганы хөгжлийн зорилтыг баталж авах тухайн үед 2008 онд мянганы хөгжлийн зорилт суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг бол боловсруулж улсын хурлаараа баталж байсан. За үндэсний хөгжлийн цогц бодлого мянганы хөгжлийн зорилт суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого маань одоо 2016 оноор тасалбар болоод эхний үе шат нь бол дуусгар болсон. За үүнтэй холбогдуулаад улсын хурлаас бол ажлын хэсэг байгуулж үндэсний хөгжлийн хүрээлэн дээр Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, за дараа нь бол Монгол улсын доктортой хөгжлийн урт хугацааны бодлого 2030-ыг бол боловсруулж улсын хурлаараа батлан гарлаа. За тэгэхээр Монгол улсын хувьд суур бодлого, хөгжлийн суур бодлого дэлхийн түвшинд хөгжлийн үзэл санаа шинжилгдсэнтэй холбогдуулаад Дорнод аймаг орон нутгийн түвшинд бас бодлогын үзэл санаадаа шинжлэх хэрэгцээ шаардлагууд үүсэж байгаа. За мөн бүс нутгийн түвшинд бол зүүн бүсийн хөгжлийн бодлого 2006-аас 2015 оноор бол тасалбар болоод дууссан. Монгол улс бол эдийн засгийн 5 бүстэй.
За мөн Дорнод аймгийн мянганы хөгжлийн зорилтод суурилсан Дорнод аймгийн цогц судлага маань бас эхний үе шатнд бол дууссан байгаа. За бидний боловсруулсан Дорнод аймгийн 2025 хүртэлх хөгжлийн хэтийн зорилт 2030 он хүртэлх хөгжлийн төсөөлөл маань нийтдээ 9 бүлэгтэйгээр бидний боловсруулсан. За энэ 9 бүлэгтээр боловсруулсан. За дотоод бүтцийн үед бол хөгжлийн хэтийн зорилт 3 хэтийн зорилтыг бид нэр бол томьёолж гаргасан байгаа. За үүнд бол хүн төвтэй хүний хөгжлийг хангаж хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх гэсэн хэтийн 1-р зорилттой. За хөгжлийн хэтийн зорилт 2 нь бол олон тулгуур тогтвортой эдийн засагта тэргүүлэх хөгжилтэй аймаг болно гэсэн 2-р хөгжлийн хэтийн зорилттой. За 3-р нь бол эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх гэсэн хэтийн 3 зорилттой. За энэ хэтийн хөгжлийн 3 зорилтын хүрээнд бодлогын 11 чиглэлийг бол томьёолж гаргаж тавьсан байгаа. За энэ бодлогын 11 чиглэл бол дотроо тэргүүлэх 2 чиглэлтэй. Өөрөөр хэлбэл бодлогын чиглэлүүдээ бид бол ирэмбэлсэн. Ирэмблэн гэдэг бол тухайн бодлогын чиглэлүүдээс аль нэг нь нэн тэргүүнд хөрөнгө оруулалт хийж хэрэгжүүлэх юм бэ гэдгийг бол хэлж өгнө. За энэ хөгжлийн бодлого урт хугацааны бодлого хийхдээ бол бид нэр суурь судалгааны бас нэлээд суурь судалгаа хийсэн. Байгаль орчин нийгэм эдийн засаг засаглалуудын чиглэлээр за мөн нэлээд урт хугацааны дата анализ, за бүтцийн анализ, за арга зүйн хувьд орчин үеийн судалгаа шинжилгээний хандлагыг ашиглаж за бусад улс орнууд бүс нутгийн болон улс орны хэмжээнд за орон нутгийн түвшинд хөгжлийн бодлого тодорхойлоход хэрхэн ямар хандлагаар ямар арга зүгээр ажиллаж тодорхойлд юм бэ гэдгийг бас судалж үзсэн дээр бид нар Дорнод аймгийнхаа хөгжлийн урт хугацааны бодлогыг аль болох бодиттой судалгааны үндэслэлтэй хэрэгжих үйц үр дүнгийн үед хэмжиж болох үйц тийм бодлогын томьёолыг аль болох гаргахыг зорьсон. За тэгээд энэ бодлогын томьёол дотороо манай судлаачид холбогдох чиглэлүүд дээр бол гол бодлогын үзэл санаануудыг бол та бүхэнд бол танилцуулах болно. Энэ бодлогын баримт бичигт аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарын талаар тодорхой тусагдсан. Энэ нь хэрхэн тодорхойлсон тухай болон эдийн засгийн салбар чухам яагаад их онцлон үзсэн, эдийн засгийн салбарыг нийгмийн салбаруудтай хэрхэн уялдуулсан талаар судлаач Түвшин Баттай ярьж ярих болно. За ингээд эрх мэдэгчтэй энэ орон мэндийг хүргэе. За Дорнод аймгийн хөгжлийн бодлогод ерөнхийдөө та бүхэн сая сонслоо 11 тэргүүлэх бодлогын чиглэл гарсан байгаа. За үүн дундаасаа бол яг 6 нь бол яг эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгийн чадхаа бий болгоход зориулсан ийм бодлого байгаа. За эндээс 2 нь бол байгаль орчны тогтвортой байдал, за амьдрах орчныхаа сайн сайхныг дэмжих гэсэн ийм чиглэлээр 2 бодлого томьёологдсон байгаа. За үлдсэн бодлогод нь бол нийгмийн хөгжил, за боловсрол эрүүл мэндэд асуудлыг тусгасан юм бодлогод байна. За энэ дээр яагаад эдийн засгийн асуудлыг ингэж төлхөө авч үзвэ гэдэг тодорхой ярий. За юуны өмнө эдийн засгийн хөгжил гэдэг бол өөрөө орон нутаг улс орны суурь асуудал байдаг. Эдийн засгийн хөгжил үүдээд санхүү эдийн засгийн чадах бүрдсэний дараа за нийгмийн энэ олон зорилтуудыг бид хэрэгжүүлэх ийм чадамж бүрдэх юм а гэсэн үндснээрээ за эхний ээлжинд эдийн засгаа төрөлжүүлээ, нэг салбараас хараад бус олон салбар дээр орлогын хүүсвэртэй ийм салбарыг бий болгоё, ийм бүтцийг бий болгоё гэсэн ийм зорилтыг тавьсан байна. За эдийн засгийн дотроо бид нэр хөдөө аж ахуй, за газрын тоос нүүрс өнгөт металлын олборлол боловсруулах үйлдвэрийг за эдийн засгийн тэргүүлэх чиглэл юм а. Ер нь энэ бодлогын чиглэлүүд дундаасаа энэ 2 чиглэл бол тэргүүлэх чиглэл юм а гэж ингэж тавиад байгаа юм. За эдийн засгийн чиглэл төр өөр жишээлбэл байгаль орчны байгалийн баялаг болон түүх соёлын нөөц тулгуурлан гадаад харилцаагаа хөгжүүлэх. За дээрэс нь эрчим хүчтэй бүтцийн логистикийн сүлжээг бий болгох. За мөн энэ хөрс зэрэгтэй орнууд болон дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх гэсэн ийм 6 зорилт байгаа. За ер нь бол эдийн засгийн хөгжлийн үндсэн 3 салбар нь бол аялал жуулчлал, хөдөө аж ахуй, за олборлох үйлдвэр гэж хийж болно. За үүнийгээ дэмжих 2 суурь
зорилт нь бол за гадаад бодлого, за гадаад бодлогын хүрээнд хэрхэн энэ салбаруудыг дэмжих үү? Нөгөө талаар дэд бүтцийн бодлогоо энэ дэд бүтцийн хүрээнд за яаж энэ асуудлыг бодиттой болгох вэ гэдэг энэ асуулт тавигдаж байгаамаа. За ингээд одоо би товчхон хөдөө аж ахуйн бодлогын талаар товчхон яриа. За бид бүхэн хөдөө аж ахуйг яагаад тэргүүлэх чиглэл болгосон бэ гэдэг дээр за та бүхэн дэлгэцэн дээрээс зураг харах бах. Ер нь бол Дорнод аймгийн нийт ажлах хүчний 37.4% нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар бол ер нь бол эдийн засгийн үүднээс хамгийн олон одоо хүнийг ажилтаа болгодог одоо хүртээмжийн хувьд хамгийн одоо тэгш байх ийм салбар юм а гэж. Нөгөө талаасаа хөдөө аж ахуй бол харьцангуй дэлхийн эдийн засгийн одоо хамаарлаас бага. За уул уурхай шиг ингэж одоо огцом юм савлах одоо тийм салбар биш. Тийм учраас эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хөдөө аж ахуйг бол Дорнод аймаг бол өөрийнхөө нөөц бололцоон дээр тулгуурлан хөгжүүлэх зайлшгүй нэг юм шаардлагатай салбар юм а гэсэн үгнээс хөдөө аж ахуйн салбар бол тэргүүлэх чиглэл болсон. За мөн бид нар гадаад харилцааныхаа бодлогоо дамжаад за хэрхэн одоо энэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчтэй холбох вэ гэдэг асуудлуудыг бас давхар шийдэж байгаа гэсэн үг. За ингээд ерөнхийдөө бол яг үйлдвэрлэгч рүүгээ буугаад ирэх юм бол үйлдвэрлэгч хүн гэдэг бол маш олон одоо орцуудыг нэгтгэжж бүтээгдэхүүнээ бий болгодог. Гэтэл нөгөө орцууд дээр минь тодорхой асуудлууд бол орон нутгийн түвшинд зэрэг улсын түвшинд зэрэг тулгамдж байдаг. За жишээлбэл үйлдвэрлэгч хүн бол за мал аж ахуйтай жишээл ярих юм бол бэлчээрээс хамааралтай малчин хүн бол фермер хүн бол нөгөө талаас усны хангамжийн асуудлууд бол зайлшгүй тулгардаг. Тэгэхээр нэгдүгээр цаг уурын дулаар бол за энэ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс болоод бэлчээр бол талхагдал их явагдаж байна. Дээрээс нь бэлчээрийн менежмент алдагдсан юм зохисгүй одоо бэлчээрийг ашиглаж байгаас болоод энэ бэлчээрийн даацман хүрэлцэхгүй байна гэдэг. Тэгэхээр энийг бид нэр яаралтаар бодлогынхоо тэргуун чиглэлдээ оруулаад энэ бэлчээрийн зохицуултыг хийх ёстой маа, менежментийг хийх ёстой маа гэдэг энэ одоо үзэл бодлыг тусгасан байгаа. Тэгэхээр одоо манай судлаач давааны та бүхэнд хандаж энэ баримт бичгийн гол нэг хэсэг болсон тэргүүлэх чиглэлийн нэг болсон уул уурхай боловсруулах үйлдвэрийн асуудлын талаар товч танилцуулна. Энэ бодлогын баримт бичигт хэрхэн тусгагдсан бусад салбартайгаа хэрхэн уялж байгаа тухай та бүхэн судлаач давааны ярианаас ойлгож авах хаа. Чобасон хот маань одоо уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж чадах юм бол за магадгүй ирэх 10 жилд за 15 жилд Монгол улсын 2 дахь эрдэнэт хот болоод хөгжих тийм бүрэн болцоо байгаа. Тодруулах юм бол Чобасон хотыг тойроод Чобасон хот орчимд бол маш олон уул уурхайн баялаг нөөц урд бүхий газрууд байрладаг. За мөн энэхүү бодлогын баримт бичигт уул уурхайн салбарыг кластрын хандлагаар бусад салбаруудтайгаа уялдуулж хөгжүүлж өгөх. За мөн уул уурхайн үйлдвэрлэлийг дотор нь одоо олборлох үйлдвэрлэл, баяжуулах үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, за мөн боловсруулах үйлдвэрлэлийг дагалдаад гарч ирэх бүтээгдэхүүнээр нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр дагалдах үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх арга хэмжээнүүдийг бас тусгаж өгснөөр бас онцлог юм. За тэгвэл уул уурхайн салбар маань бусад салбаруудтайгаа ямар хэлбэрээр кластрын хандлагаар одоо уялдаж хөгжих вэ гэхээр хэрвээ улсын хэмжээнд төдийгүй одоо зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээний томоохон юм уул уурхайн боловсруулах аж үйлдвэрийн төслийг хэрэгжүүлээд явах юм бол за барилгын материалын үйлдвэрлэлийн салбар давхар хөгжнө. За мөн түүн дээр тулгуурлаад за мөн түүн дээр тулгуурлаад дид үтсийн салбар тухайлбал одоо эрчим хүч ус дулаан хангамжийн үйлдвэрлэл бол маш хурцтай өсөн нэмэгдэнэ. За мөн төмөр замын бүтээн байгуулалт, авто замын бүтээн байгуулалт гээд бас өсөн нэмэгдэх боломжтой байна. За мөн эдгээр нь одоо тэр уул уурхайн энэ томоохон үйлдвэрлэлийг ханган нийлүүлэлтийн хэмжээнд бас хүнс хөдөө аж ахуйн салбар маань уялдаад ороод ирчихнэ. За мөн Дорнод аймаг маань өөрөө бол малын тэжээл хадлагын ариун их нөөцтэй байгаа. Өөрөөр хэлбэл
уул уурхайн бүтээгдэхүүнийг нэг талдаа тээвэрлээд нөгөө талдаа буцах тээвэрт нь Дорнод аймаг байгалийн нөхөн сэргээгдэх баялаг болох тэр хадлан малын тэжээлийг одоо 5 толгой, 2 толгой зэрэг уул уурхай төвлөрсөн бүс нутг руу одоо нийлүүлэх, заман гадаад нийлүүлэх болцоо харагдаж байна. За уул уурхай боловсруулах үйлдвэрлэл дундаа тодруулаад ярих юм бол за Монгол улсын эдийн засгийн зүүн бүс маань өнгө төмөрлөгийн гол эрдэс баялаг болох харт угалах, цайр, кадмийн нөөцөөрөө улсын нийт нөөцийн 60-аас 96% эзэлж байгаа. Тэр дундаа Дорнод аймаг маань энэ өнгө төмөрлөгийн нөөцийн дийлэн хэсэг нь орж байгаа. Тэгэхээр үүндээ тулгуурлаад одоо өнгө төмөрлөгийн хөдрийн уул уурхайн гол ордууд болох Улааны орд байж байна Дорнод аймагт. За Цавын орд, Мухар, Номын тэгэхэд ордуудыг түшиглээд олборлох ийм үйлдвэрлэлийг явуулах боломж харагдаж байгаа. За тэдгээртээ тулгуурлаад одоо Улааны ордыг түшиглээд уулын баяжуулах үйлдвэрлэлийг явуулаад өөрөөр хэлбэл уулын баяжуулах үйлдвэрлэлээс гарсан түүхийдийг Чобосон хот орчинд одоо өнгө төмөрлөгийн боловсруулах үйлдвэрт ашиглах байдлаар ингэж кластрын хандлагаар энэхүү салбарыг хөгжүүлэх болцоо харагдаж байгаа. За яагаад өнгө төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг онцлоод байна вэ гэхээр за эх 10 жилд за цаашлаад дэлхийд дахинд бол үйлдвэрлэж байгаа автомашины хэрэглээ, за гар утас, электрон тоног төхөөрөмжийн хэрэглээ цаашид өснө нэмэгдээ явна. Тэр хэрээр эдгээр өнгө төмөрлөгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний зах зээл дагаад өсөд нэмэгдэх юм байна. За тэгвэл өөрөөр хэлбэл энэ өнгө төмөрлөгийн уул уурхай боловсруулах үйлдвэрлэлийн салбар маань Дорнод аймгийн хувьд өрсөлдөгчгүй юм уул уурхай үйлдвэрлэл болох болцоотой болж байгаа. Тэгвэл одоо нүүрс боловсруулж шингэрүүлсэн хий үйлдвэрлэх, за мөн шатхуун турш үйлдвэрлэх тийм үйлдвэр байгуулах болцоо Дорнод аймагт бас өргөн болцоотой байгаа. Яагаад гэвэл юм бол Дорнод аймгийн нүүрсний баялаг нөөц маань экспортын өрсөлдөх чадвар багтаа. Өөрөөр хэлбэл чиглэг нөгөө тэгвэр илчлэг багтаа. Тэгэхээр энэ нөөцөө өөрөөр хэлбэл дэлхийн зах зээлд нүүрсний одоо үн буурч байгаа, эрэлт хэрэгцээ буурч байгаа энэ нөхцөлд нүүрсийг боловсруулж одоо бүтээгдэхүүн гаргаж авч тэр дундаа шатхуун төрсний бүтээгдэхүүнийг гаргаж авах энэ үйлдвэрийг Монголд бол хөгжүүлэх болцоотой гэж үзэж байна. Тэгэхээр энэ шатхуун нүүрс боловсруулж шатхуун гаргаа авах энэ үйлдвэр байна. Одоо дөрвөн байршлыг Монгол улсын хэмжээнд яригдж байна. За мөн цаашлаад газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрвөн байршлыг одоо хаан төлөвлөж хөгжүүлэхээр яригдж байна. Өөрөөр хэлбэл энэ юуг харуулж байна вэ гэхээр энэ Дорнод аймгийн хөгжлийн бодлого маань бас түүхэн онцгой ач холбогдолтой цаг үедээ бас боловсруулагдаж байна гэж үзэж байгаа юм л. Өөрөөр хэлбэл Дорнод аймаг энэхүү хөгжлийн бодлого дээр тулгуурлаад эдгээр үйлдвэрүүдээс Дорнод аймаг тэр дундаа Чобосон хотод байгуулах талаар санаачлагтай ажиллаж чадах юм бол одоо Монгол улсын уул уурхайн салбарын гол төв болон хөгжих болцоо харагдаж байгаа. Яагаад ингэж харагдаж байна вэ гэхээр бусад бүс нутагтай харьцуулах юм бол Дорнод аймаг маань хамгийн их давуу тал нөөц боломжтой байна. Газрын тос боловсруулах үйлдвэрлэл, за нүүрс боловсруулах үйлдвэрлэлээр болохоор. За иймэрхүү одоо уул уурхайн салбарын хөгжлийн нааштай ихтийн төлөв дүр зураг бол сайн харагдаж байгаа. Үзэгч та бүхэн Дорнод аймгийн хөгжлийн юм томоохон байрны төчигт тусгадсан хөгжлийн хоёр төрөлх чиглэлийн талаар судлаач Төвшин Батавааны ярьсныг сонирхолоо. Одоо манай аймгийн нэг онцлог болсон гадаад харилцаа, гадаад худалдааны асуудлын үндсэн хандлага чиглэл энэ баримт хэрхэн тусгасан талаар судлаач Ариун Зул та бүхэн сонирхолно. За баярлалаа. Дөнгөж манай төвшөө хэлсэн сая танилцуулсанчлан гадаад бодлого, гадаад харилцаа маань Дорнод аймгийн хөгжлийн гол одоо тэргүүлэх салбаруудыг дэмжих чухал салбар болж энэ одоо бодлогын баримт бичигт орж ирж байгаа. За тэгэхээр энэ гадаад бодлого маань
уламжлалт одоо юу хоёр хөрш орны маань хил залгаамжууд зүүн хойд Азийн орнуудад уламжилт гадаад харилцаагаа өргөжүүлнэ. Тэгээд үүнийг өшөө цааш нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, чиглэл санаачлагтай ажиллах, дээрээс нь одоо саяны хэлсэлчлэн хөдөө аж ахуйн уул уурхайн одоо боловсруулах бүтээгдэхүүн аялал жуулчлалын гэх мэт салбаруудыг дэмжих чиглэлд энэ харилцаа маань цаашаа өрнөж явах тийм хандлагатай байгаа. За энэ бодлогын баримт бичигт гадаад бодлогыг дараах байдлаар томьёосон байгаа. За та бүхэн дэлгэцэн дээр зураг харж байгаа бах. За энд бол саадыг давах. За энэний доор юг хэлж байгаа вэ гэх юм бол юуны төрөнд би дөнгөж сая хэллээ. Жишээ нь хөдөө аж ахуйг салбарыг яаж гадаад бодлогоор дэмжих юм бэ гэж. Тэгвэл зөвхөн Дорнод аймгийн гэлтгүй Монгол улсын хувьд за хөдөө аж ахуйн салбар мах одоо жишээ нь гадагшаа экспортлыг гэхэд тулгардаг гол асуудал бол 20 царийн асуудал байдаг. Тэгвэл энэ асуудлыг энэ баримт бичигт яаж тусгасан бэ гэвэл хөдөө аж ахуйн түүхий хүнсний бүтээгдэхүүний чанарыг шинжлэх олон улсын түвшний лабораторийг Чойвсо хотод байгуулъя. Тэгэхээр энэ баримт энэ хугацаанд бол энэ лабораторийг байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулъя. Хөрөнгө оруулалтаа жишээ нь яаж татах вэ? Яаж байгуулах боломжтой юм бэ гэдгийг бол олон улсын байгууллага бусад судлаачдын дэмжлэгтэйгээр судалж тэгээд цаашаага байгуулъя гэдэг тийм одоо бодлогыг оруулж ирсэн байгаа. Мөн эрчим хүч аялал жуулчлал хөдөө аж ахуйн салбарт өндөр технологи ноу хау нэвтрүүлэх чиглэлд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана. Тэгэхээр яаж дэмжиж ажиллах юм бэ гэсэн асуудал гарч ирж магадгүй. За тэгэхээр ямар ч үсэн энэ дээр эхний ээлжинд бол гадаад дотоодын хөрөнгө оруулагч даялагчдыг мэдээллээр хангах, хууль эрх зүйн болон бодлогын товч танилцуулга нөөц боломжийг харуулсан цахим хуудас нээж тэдний асуулт хариулт санал хүсэлтийг хүлээн авч тэдэнд ямар асуудал бэрхшээл байгаа, яаж шийдэх боломжтой талаар харилцан тийм онлайн шугамыг нэвтрүүлэх боломжтой юм а. Мөн өөр онцлогт тохирсон зохистой шийдлийг эрэлхийлэх үүднээс жишээ нь дотоодын их сургууль мөн гадны тухайлбал хөрш Оросын албанаас бүгд найрамдах хятад ард улс бусад орны эрдэмтдийг оролцуулсан хөрөнгө оруулалтын орчны хамтарсан судалгааг хийх боломжтой. Тэгэхээр энэ судалгааны үр дүнд өөрийн одоо орчинд тохирсон зүгээр зохицуулалтаар шийдэх боломжтой асуудлуудыг бол шууд орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлээ явчихна. Хэрвээ хөрөнгө мөнгө их шаардсан илүү улсын чанартай асуудлуудыг шийдвэрлэх тодорхой арга замуудыг хийх бол одоо улсад танилцуулж тухайн асуудлыг бол дэмжих чиглэлд идэвхтэй ажиллах юм аа. За мөн уламжлалт харилцааны хүрээнд тэргүүлэх чиглэлийг дэмжиж ажиллана. Үүн дээр бол одоо жишээлх юм бол уламжлалт боловсролын одоо оюутан солилцооны хамтын ажиллагаан дээр голлох төр хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн салбарын гол мэргэжилтнүүдийг сургах тэр чиглэл рүү харилцаагаа өргөжүүлэх боломжтой юм болоо гэж харж байна. Мөн өнөөдөр манай одоо энэ экспортыг нэмэгдүүлэхэд тулгарч байгаа нэг гол асуудал бол манай нэвтрүүлэх хүчин чадал байдаг. Тэгэхээр энэ хүрээнд бомто нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, бомтын дэд бүтцийг сайжруулах чиглэлд мөн одоо орон нутгийн зүгээс санаачлагтай ажиллах, мөн бомтын тухай хуульд заасанчлан төр хувийн хөвшлийн түншлэл концессийн гэрээгээр бол бас нэлээд том бүтээн байгуулалтыг хийх байдлаар ажиллах боломжтой юм болоо гэсэн яг иймэрхүү одоо чиглэлүүдээр гадаад одоо хамтын ажиллагаа, гадаад харилцааг өргөжүүлэх боломжтой юм аа. За тэгээд нэг зүйлийг хэлэхэд за өнөөдөр орнууд маань зүүн одоо хамгийн олон бомбттэй дээрээс нь зүүн хойд Азид оршдог байршилтай ийм олон давуу тал байгаа хэрнээ гадаад худалдааны нийт дүнгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа бол 42.62% байж байгаа. Тэгэхээр яг энэ бол ердөө л гадаад худалдаанд тэр нээлттэй хэр интеграцчлагдсан бэ гэдгийг хэмжиж байгаа нэг үзүүлэлт. Монгол улсын хувьд бол энэ үзүүлэлт 110.5 байдаг. Тэгэхээр үүнээс харах юм бол одоо Дорнод аймгийн хувьд одоо энэ нөөц боломжоо ашиглаад тийм үү бодлогоо дэмжснээр илүү их интеграцчлагдж илүү их нээлттэй ийм болох боломж байгаа юм гэж харагдаж байна. Баярлалаа. За одоо судлаачдын багийн ахлагч Алтан баг нь энэ ярилцлагын
дүгнэж товчхон өгнө. За баярлалаа. За тэгээд бид Дорнод аймгийн 2025 хүртэлх хөгжлийн эдийн зорилт 2030 он хүртэлх хөгжлийн төсөөллийн тухай товчхон та бүхэнд бол танилцууллаа. Бидний та бүхэнд танилцуулсан төсөөлөл зөвхөн одоо гол санаагийн аль болох та бүхэнд энгийгээр ойлгох гэж оролцсон шүү гэдгийг бол тэмдэглэн хэлье. За дахиад нэг зүйлийг бол би энд онцлон дэмжиж хэлмээр байна. За манай хүмүүс бол аль болох яриад байх та бүхэн бол ойлгож байгаа бах. Бид нэр Дорнод аймагт нэг 6 хөгжлийн нөөц буюу их сурвалж байна гэж бид нар бол харж байгаа. Ер нь бол бидний судалгаа хийхдээ бол нэг олон хөгжлийн их сурвалжуудыг бол жагсааж бичиж тавьж болно. Гэхдээ бид нэр бол зангидсаар байгаад яг 6-аг бол бид нэр бол гаргаж томьёолж тавьсан. Үүн энэ 6-ыг би жоохон тодтоход хэлчмээр санагдаж байна. За нэгдүгээрт нь гэх юм бол Дорнод аймаг нийт хүн амын 60 орчим хувь нь яг 15-аас 39 насны одоо залуучууд байна. 15-аас 39. Нийт хүн амын 60%. Ерөнхийдөө Монгол улсынхаа хэмжээнд бол насны суврагын хувьд бол зөв гэж цонх нээгт зүй гэж хэлдэг боловч Дорнод аймаг бол бас нэлээд өндөр түвшинд бол байгаа. Энэ бол нэг одоо том нөөц. Энэ залуучуудыг бол маш ихээр ашиглах хэрэгтэй. За энэ залуучуудыг ашиглахын тулд би нэг зүйлийг бол тэмдэглэж хэлмээр байна. Зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, соёлын томоохон төв болсон Дорнод их сургууль бол одоо Дорнод аймагт бол үйл ажиллагаа бол явагдаж байна. За энэ Дорнод их сургууль бол одоо боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, инновацийн томоохон төв, туршилт үйлдвэрлэлийн судалгаа хийх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг яг орон нутагта лабораторид хийх энэ боломжийг бол цаашд хангаа явах одоо болцоотой гэдэг бол тэмдэглэх хэрэгтэй. За хоёр дахь нэг томоохон их сурвалж бол Дорнод аймаг өөрөө энэ том одоо Монгол дагуурын томоохон экосистемийг хамарсан одоо ургамлыг түшгэлсэн хадлан тижээлийн үйлдвэр эко органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон нөөц уламж байна. За гурав дахь томоохон нөөц уламж нь бол газрын тос өнгөт металл, хүрэн үрс юм бол томоохон нөөц байна. Бусад аймагуудтай харьцуулахад. За дараагийн нэг том нөөц бол аялал жуулчлалын том нөөц байна. Аялал жуулчлалын нөөц бол одоо экологийн аялал жуулчлалын нөөц, түүх соёлын аялал жуулчлалын нөөц, за мөн одоо тусгаар тогтнолын Монгол улсын тусгаар тогтнолд бол хамгийн томоохон үүрэг гүйцэтгэсэн халахын голын дайны одоо аялал жуулчлалын нөөц бол томоохон нөөцдөр орж болно. За дараагийн нэг том нөөц уламж бол Дорнод аймаг буюу Чоо улсын хот төмөр замын томоохон зангилаа бүс нутаг болох боломжтой. За энэ бодлого бол одоо улсын хэмжээнд төрөөс төмөр замын тухай баримтлах бодлого томьёолоод ороод ирсэн. Энэ бол маш том боломж. За дараагийн нэг зүйл нь төмөр замын зангилаа дээр үндэслээд Дорнод аймаг Чоо улсын хот бол Монгол улс зүүн хойд Азийн эдийн засгийн томоохон интеграцид ороход томоохон түшиж зангилаа бүс нутаг болох боломжтой. Өөрөөр хэлбэл тээвэр, логистик, худалдаа, агуулгын томоохон төв болох болцоотой. Ийм томоохон одоо төв бол хил дээр биш, чөлөөт бүс дээр биш, одоо хойд хил дээр биш, аймгийн төв дээр тулгуурлаж бий болдог. Хил бол өөрөө дамжин өнгөрүүлэх шалганы төр зүрийн одоо агуулга байж байгаа. Тэгэхээр Монгол улс өнөөдрийн байдлаар энэ тээвэр, логистик, худалдаа, агуулгын томоохон төв бол ганцхан Улаанбаатар хотод л байна. Ганцхан. Дараагийн нэг томоохон төвлөрөл бол Дорнод аймаг Чоо улсын хотод бол болох боломжтой. Энэ төвлөрлөлийг ашиглаад Монгол улсын Зүүн Азийн томоохон эдийн засгийн интеграцид ороход бол Дорнод аймаг өөрөө томоохон үүрэг оройл гүйцэтгэх юм боломжтой гэдэг бол тэмдэглэх хэрэгтэй байна. За дараагийн нэг хэлэх зүйл бид бол хөгжлийн бодлого боловсруулалтаа мэдээж шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон. За энэ дээр бол би ганц хоёр зүйлийг хэлчихье. За бид нэр ингээд судлаад үзэхэд бол Дорнод аймгийн хэмжээнд дундаж наслалт өнөөгийн байдлаар бол 68.4 байгаа юм. За 2020, 25, 30 он гэхэд бол нэг дундаж наслалт бол 68 бишээ 78-д хүрэх болцоотой гэж бол бид үзсэн. За бас нэг зүйл бол ядуурлын төвшин. Ядуурлын төвшин бол Дорнод аймгийн хэмжээнд бол 33.3% байна. Үүнийг бол 2020 онд 30, 2025 онд 15, 2030 онд бол тэг болгоно гэсэн зорилтыг тавьсан. За яагаад тэг болгоно гэсэн мэтлэр би түрүүн хэлсэн доктортой хөгжлийн нүүбээс баталсан доктортой хөгжлийн зорилт бол дэлхийн төвшөнд бол ядуурлын бүх хэлбэрийг бол тэг болгоно гэсэн зорилтыг тавьсан. За үүний дагуу бол Монгол улсын зорилт бас тэг байна гэж байгаа. За тийм бол
одоо Дорнод аймаг бас Монголынхаа болон дэлхийн зорилттой нийцүүлээд өөрийнхөө аймгийн ядуурлын түвшин бол тэг болгоно гэсэн зорилтыг бол мөн бид нар тавьж өгсөн байгаа. За манай судлаачдын хэлсэн саяны томоохон эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлснээр нэг хүн ногд дотоодын нийт бүтээгдэхүүн доллараар бол өнөөгийн байдлаар 5,000 орчим долларт байгаа. За цаашаа бид нэр энэ томоохон зорилтуудаа хэрэгжүүлээд явбал 2020 он гэхэд 8,000, 2025 он гэхэд 15,000, 2030 он гэхэд 18,000 долларт хүрэх бол болцоотой гэж бид бүхэн үзэж байгаа. Ингээд шалгуур үзүүлэлтээс би ингээд та бүхнээс сонирхож болох үс хэмжээний зарим нэг зүйлүүдийг бол энд дурдлаа. За эцэст нь хэлэхэд санхүүгийн сахилга бат гэдэгтэй адилхан энэ боловсруулсан Дорнод аймагтайгаа хөгжлийн бодлогын хэлтэс, засаг даргын тамийн за иргэд судлаачтайгаа хамтарч боловсруулсан энэ хөдөлмөр шингээс энэ хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлье гэвэл бодлого төлөвлөлтийн сахилга бат маш чухал. Бодлого төлөвлөлтийн. Хоёр дахь нь бол засаглалын хувьд оновчтой, доктортой байх нь маш чухал. Засаглалын хувьд. Энийг бол одоо судлаачийн зүгээс онцлон хэлмээр байна. Яагаад гэвэл бодлого төлөвлөлтийн сахилга бат гэдэг бол уламжлагдсан бодлого, уламжлагдаж яваа бодлогын үр шимээр үндэслэгдээд дараагийн одоо үр дүн дэх хүрэх алсын зорилгодоо хүрэх бол одоо маш чухал байдаг. За засаглалын хувьд зөв байна гэдэг бол энэ бол маш чухал одоо хэрэгжүүлэх одоо бүтэц зохион байгуулалт хүний нөөцөд олон зүйлүүд бол үүний цаана бол бий болдоо. Тэгээд бид бүхний зүгээс судлаачдын зүгээс бол Дорнод аймгийн хөгжлийн бодлого хэрвээ хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Хэрэгжээд 2030 40 оны энэ дээрээс эргээ харахад бол Дорнод аймаг маань одоо сайхан хөгжилтэй, ард иргэд нь инээдтэй, хүүхдүүд нь ад жаргалын индекс өндөртэй ийм сайхан Монголынхаа хөгжилт өөрийн гэсэн үүрэг оролттой бас сайхан одоо томоохон эдийн засгийн төв болж хөгжинө гэдэгт бол эргэлзэхгүй байна. Баярлалаа. За эрхэм үзэгчдээ та бүхэн өнөөдөр энэ удаагийн нэвтрүүлгээр Дорнод аймгийн 2016-аас 2025 хүртэлх хөгжлийн гэтийн зорилт 2030 он хүртэлх хөгжлийн төсөөлийн баримтчийг боловсруулсан манай судлаачид бүсчилсэн хөгжлийн судалгааны төвийн ажилтнууд та бүхэнд хандж тодорхой ярьлаа. Энэ баримтчийг үндсэндээ бол боловсруул дуусгах сүүлчийнхээ шатанд орж байна. Ойрын өдрүүдэд энэ баримтчийг дуусгаад Дорнод аймгийн иргэдийн логистикийн хурлын ээлжид тус хурлаар хэлэлцүүлж баталгаажуулах ийм томоохон үүрэг одоо үлдэж байгаа. Энэ ажилд манай Дорнод аймгийн иргэдийн логистикийн хурлын төлөөлөгчид туйлын хариуцлага хандаж хөгжлийнхээ томоохон баримтчийг батлан гаргана гэдэгт манай судлаачдын баг итгэл дүүрэн байна. Дорнод аймгийн засаг дарга түүнийд хамгийн газрын хүчин чармайлтын үр дүнд боловсруулж дуусч байгаа том баримтчиг бол Дорнод аймгийн хөгжлийн ойрын болон хэдийн зорилгыг тохиолсон томоохон баримтчиг болно. Энэ нь босод одоо хөгжлийн баримтчиг хөтлөөр төсөл мөн одоо засаг даргын хөтлөөр зэрэг үндсэн чиглэл зэрэг баримтчигүүд тусгагдж амжилттай хэрэгжлээ гэдэгт итгэлтэй төгс байна. Манай нэвтрүүлгийг анхааралтай сонссон та бүхэнд баярлалаа. Судлаач та бүхэнд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.